Оройн төр хэрэгмцэгчтэй ам нээвэл зочны ярилцлага эхэлж байна. Энд та би санхүүгийн шинжээч Ононг өрөөд байна. Студид ирсэн танд баярлалаа. За баярлалаа танд бас. Тэгэхээр сүүлийн үед ер нь одоо инфляц үүний өсөлт газар авч байгаа үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн өсөлт ер нь одоо бас тийм хүрэлцээтэй биш вэ гэдэг асуудал байна. Гэтэл одоо энэ багахан цалин орлогоос нь дахиад одоо бараг тал хувийн татвар байдлаар авчаад байгаа нь одоо шудраг зөв асуудал уу гэдэг дээр ер нь иргэд их бохимдолтой байна л да. Тэгэхээр ер нь одоо Монголд ер нь татварын орчин ер нь аль төвшөнд байна. Үнэхээр одоо татварын дарамт иргэдэд яаж нөлөөлж байгаа гэдэг дээр та бас өөрийн гэсэн судалгаа хийсэн байлээ. Тэр талаасаа та тайлбарлахгүй юу? Жишээлбэл одоо иргэн бүрийн одоо цалин орлогоос одоо бараг тал хувийн 47% нь одоо татвар даатгал байдлаар авчаад байна шүү дээ. Тэгэхээр энэ нь ер нь одоо иргэдэд яаж дарамт болж нөлөөлж байгаа гэдэг дээр та бас өөрийн гэсэн тооцоо судалгаа хийгээд байгаа шүү дээ, тийм үү? Монгол улс болохоор ерөнхийдөө цалингийн татварын хувьдыг аваад үзэх юм бол Скандинавийн орнууд өндөр хөгжилтэй орнуудтай ерөнхийдөө ойролцоо байдаг байна. Уг нь тэдний хэмжээнд бол арай өрөхгүй. Тэрнээс биш ингээд Хятад ч юм уу одоо энэ Солонгос гэх үү одоо Орос гэх үү эдрийг хөх юм бол хавь өндөр байдаг байна. Монгол улс болохоор ч одоо ингээд татварын ерөнхийдөө ингээд хувь хэмжээний дарамт одоо элдв юмуудыг аваад үзэх юм бол миний хийсэн докторийн ажлын судалгаагаар болохоор чинь Хятадаас Монгол улс болохоор чинь 2.4 дахин өндөр татвартай, Оросоос 3 дахин өндөр татвартай гэж явдаг орн байгаад байгаа. Тийм нэг жоохон хатуу байгаад. Одоо бидний нэг юмны үн өсөд идэг гарт болгодог цалин буюу одоо бид нар чинь нэг акварел суурьаар явчихдаг хөө Монгол улс чинь өөр. Акварел суур гэж явангууд чинь яг ингээд татварын зардлаараа бүртгэдэхгүй явчихад идэг тийм нэг онцлог байгаад идэг. Тэнгүүч Монгол дэлхийн ингээд Хятад ч юм уу одоо Орос гээд бусад орнууд Солонгос гээд орнууд гэх юм бол дандаа мөнгөн суурьаар бүртгэлээ хөдөл явждаг болохоор чинь яг одоо та бүхэн хөдөлмөрийн гинэ ингээд байгууллаа тий. Би таны ажилтан болоо та бүхэн нэг 2 сая төгрөгний зарплат нь буюу нэг цалин болохоор чинь 2 сая төгрөг тохирлоо тий. Сая 500 гэдэг. Тэгвэл яг тэр сая 500-г л олгодог. 2 сая төгрөгөөр яг олгодог. Манай Монгол улс болохоор чинь юу яаж инээ тэрэ гээд ингээд яг нэг тохирсон хөлсөө олгодгоо тэгэнгүүтээ ажил олгогч нь ингээд давхар ингээд авч яваад яг харахгүй таны хэлд тавь. Та түрүүн жишээллээ шүү дээ. Хятад улсаас одоо монголчууд бол 2.5 дахин өндөр татвар төлж байна. Оросоос бол бараг 3 дахин өндөр татвар төлж байна гэж байна. Энэ одоо хэмжээ чинь яг зөвхөн цалин орлогоос авч байгаа татварын хэмжээ хэлээд байна уу? Эсвэл нийт одоо эдийн засгийн татварын дарамтыг хэлээд байна уу? Ерөнхийдөө миний саний энэ ярьдаг тоо олгоор чинь жижиг дунд бизнес дэх ерөнхийд нь гэсэн үг шүү. Ерөнхийд нь одоо та бүхэн одоо нэг өөрөө хэвийн нэг ямар нэгэн аж ахуй тий гуанз ажилуулж болно, 8 нэрийн барааны дэлгүүр ажилуулж болно. Эсвэл би хуваарь санхүүгийн үйлчлэгээ, санхүүгийн ингээд зөвлөх үйлчлэгээнүүдэд үзүүлээ явж бол яг энэ татварыг бол яриад байгаа шүү. Жишээлбэл ажил олгогчид ийм хэмжээний татвар одоо дарамт үзүүлж байгаа бол одоо ажилтан тэр цалин авч байгаа ажилтанд бас ийм хэмжээний л татвар ачаал хийж байна. Яг ингээд параллел нь явагддаг. Энэ хоёр ч ерөөсөө ажил олгоо ажилтан хоёр болгож яах нь хоёул яг параллелний тэр даралтын дав. Тийм болохоор Монгол улсад болохоор ч ингээд та бүхэн оймс хийгээ зарах уу, энэ сканыг хийгээ зарах уу, одоо энэ маркерыг хийгээ зарж болно хоёул. Тэгээ зарах юм бол яг хоёулынгийнх нь хийсэн бараа Орос таваар ч юм уу Хятад таваарт өрсөлдөх ямар ч боломж байдгүй байна. Яагаад гэвэл татвар нь бол маш өндөр. Тийм болохоор чинь бид нар ерөөсөө одоо бид нар очиод ингээд хяактаас бараа худалдаж авах эсвэл 90-ээс бараа худалдаж авах зүгээр авчир зарахд ашигтай байж байгаа. Тийм. Тэгэхээр Монгол бүтээгдэхүүн илүү үнэтэй байгаад байгаагийн гол шалтгаан бол татварын тэр одоо шимтгэл орчоод байна л гэдэгтэй та. Ерөөсөө тийм. Одоо ингээд бид нар Монгол улс болохоор чинь нэг юмор бол харьцангуй тэр хоёр улсыг бол харьцангуй бага байдаг. Тэр нь болохоор чинь офисын түрээсийн ерөнхийдөө үйл хөдлөлийн түрээсийн зардал бол харьцангуй хямд Монгол улс явдаг байхгүй. За. Тэгэнгүүт чинь тэр түрээсийнхэн зардал нь хямд яваад ах чинь яагаад юу нь өндөр болчихдгүй гэхэр чинь тэр нэг татварын зардал нь өндөр болчихсон. Тэгэхээр бол тэр түрээсийн зардал бага байлаа гэд одоо ажилтнанд бол одоо цалин олоход бол ямар ч нөлөөлөхгүй шүү дээ. Ажилтан бол одоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, тийм үү, хүн амын орлогын албан татвар, нөөд гэд гэх мэтлэн бүх одоо ингээд татварыг ингээд төлөөд цалин орлогынхоо 50% хураалгачаад байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр та бас яг ингээд тооцоо хийхгүй яг яаж яваад одоо 50% болчиход байна тооцоогоо хийгээд харуулчих. За ерөнхийдөө бол нийтлэг цалин болохоор чинь 1.5 сая төгрөг байдаг. Монгол улсын хэмжээнд бол ерөнхийдөө нийтлэг олонхын цалин гэсэн одоо энэ зөвлөгч одоо багш нарын төсгээд ерөнхийдөө л олонхын цалин болохоор чинь ийм байдаг. За үүнээс болохоор чинь ажилтнаас болохоор эндээш нь болохоор чинь 11.5%. За үүнийг нь аваад үзэх юм бол
72 500 байгаа. Ааха. За тэнгүүт нь энэ ч нь болгоор чинь зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлэн 172,500 болж шүү дээ. 5 сая төгрөгийн цалинтай юмс тийм үү? Тий 1.5. Гэтэ энэ ажилтныхын төлж байгаа. Ажилтныхын тий. За тэнгүүт нь ажилт нь ахаад юу төлдөг вэ гэхэр чинь хувь хүний орлогын албан татвараа төлждөг. За энэ болохоор чинь 10% байдаг байна. За энэ болохоор чинь 116 750 төгрөг. Тэнгүүт нь үүнээс болохоор чинь ингээд энэ хоёроос болохоор чинь гарт олгодог цалин нь одоо ингээд гараад ирнэ. Эрүүл мэндийн даатгалд болохоор энэ 11.5% ажилтны төлөх нь бол орж байгаа. Тэгээ цалингийн зардлыг одоо ингээд бас ингээд харахад ийм ингээд эндээс бас нөөт орох уу? За одоо ингээд энэ болохоор чинь ингээд ажилтнуудын 1.5 саягийн хөдөлмөрийн гэрээ байгуулсан мөртлөө ажилтнууд болгож болтоор яах нь сая 210 мянган төгрөг болгох 1.2 сая төгрөг болгодог байна. За тэнгүүт нь үүнээс гадна энэ ажилтнаас ингээд авж байгаа ингээд төр ингээд ажилтнаас авж байгаа мөнгө байхад одоо яах нь төр болгор чинь ажил олгогч нь дорж гэдэг хүнд цэцгээ гэдэг хүн цалин өгснийхээ төлөө ажил олгогчоос нь бас татвар авдаг байна. Ажил олгогчийн эндээш нийгмийн даатгал шимтгэлээ. Тий 12.5. Би одоо хамгийн хямдхнаар нь авж байгаа. 24% гэдэг чинь 187 500. Тэнгүүт нь ажил олгогч үүнийхэн дараа юу гэдэг вэ чинь одоо энд нь болохоор чинь шууд усаар нэг орж ирдэг нэг татвар байгаа. За. Шууд одоо ингээд ногдол нь болохоор чинь ингээ байхгүй. Тэгвэл шууд усаар орж ирдэг татвар байдаг байгаа. Тэр нь юу вэ чинь хасагдахгүй нөөт гэж орж ирдэг. Энэ 10% буюу 168 750 гэд ороод ирж байгаа. Энэ бол ажил олгогчийн төлж байгаа. Энэ болохоор чинь одоо цалин өгснийхөө төлөө одоо ингээд ажил олгогч олоод чинь одоо бараа материал худалдаж авлаа тий хаа нэг худалдаж авлаа. Тэрнийхөө чинь нөөтүүд нь бол хасагдаад оччихдог байхгүй юу? Энэ нэг үйлдвэрлэл эрхлэгчд яагаад нөөтийн өрөнд ороод үрж чинь одоо нийт ерөөсөө өртөг тооцоход ерөөсөө ордог 3 төрлийн зардал байдаг байхгүй юу? Шууд материал тэгээд цалин нөгөөх нь үн буюу нэмэгдэл зардал байдаг байгаа. Дөнгөж чинь ерөөсөө гол зардлын нэг нь өрч өөрөө хасагдахгүй зардал бол явчихдаг. Энэ хасагддаг. Тэгэд энэ өөрөөсөө цалин хэр олон ажилтнтай байна төдий чинь яах нь компаниуд нөөтийн өрөнд ороод идэх байна. Тэгээ ялангуяа энэ үйлчлэгээний байгууллагууд бол энийг өөрөөсөө маш сайн мэдэрнэ. Яг гэж бид нар чи ерөөсөө материалын зардал нь байхгүй. Бараг нийт зардлынх нь 80-90% зөвхөн цалин өсний зардал байдаг болохоор бүр энэ дарамтыг бол амар сайн мэдэрнэ. Манай татврын ерөнхий хуулиар уус чинь татврыг давхарч хэрэглэхгүй гэж заасан байгаа. Тэнгүүт нь процессор болохоор чинь цалин хөнгөлөлтөй юм чинь хасагдахгүй гэдэг. Одоо бид нар чинь хэн нэг нь хөнгөлж хөлөөлт гэдэг бид нар Монгол улс болгож өөрөө татврын төв хувь хэмжээ хэрэглэдэг орн байхгүй. Тэгээд ингээд ерөөсөө дарамтуудыг аймаар мэдэрч. Тэгэхээр одоо ажилтан төлж хахад ажил олгогч нь яг баг адилхан хэмжээний шахуу ингэж давхар төлөх нь одоо энэ шудраг зөв үү гэдэг дээр л асуудал байна л да. Энэ дээр ер нь одоо ямар хуулиар энэ одоо давхар татвар аваад байна? Энэ яг одоо яг хэрэгжиж байгаа процессын хуулиар л ингээл аваа яваад. Яг одоо практик дээр ерөөсөө хэрэгж ягаад ямар ч татврын байцаагч ямар ч аж ахуйн нэгжид орсон заавал аах тавиад байгааг нь танил талаараа л хааж чадахгүй л яах нь заавал аах тавигдаад байгаа цаашаа нь яг X тайлан дээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд дээр бол мэдээж татврын байцаагч нар ороод хэн шалгадаг бол илтгэх уу заавал тэр чинь орлогч ороогүй зардлагч гараагүй юм чинь. Тэгээ Монгол улс болгоч нь зардалтай татвар бизнесийн ашиг татвар төлдөг. Зардалтай орлоготой ингээд бүх худалдаа авалтандаа зардлагтай ингээд хөрөнгөтэй ингээд давхар ингээд төлөө өвчдөг болохоор хүсүүсүүгүүдийг дарамтыг амар мэдэрдэг байхгүй. Тийм байна. Одоо ингээд зүгээр хооронд нь нэмээд тооцоход л одоо ажилтны жишээлбэл одоо 290 мянган төгрөг одоо цалингаасаа төлж яхад ажил олгогч нь бол баг 350 мянган төгрөг төлж штэ тийм үү? Зөвхөн одоо нэг хүн цалин өгснийхаа төлөө. Одоо ингээд юу нэг юм нь та бид хоёр одоо сая ингээд давхардлаа гэж ярьлаа штэ тийм. Нөөтийг ингээд давхардаг байдгаа гэж парчс. Та бид хоёр одоо ингээд гарт болгохон сая 1.2 сая төгрөгийн цалин авлаа. За. Тэгээд цахилгааны мөнгө төлнө. Талах худалдаж аав, гурил худалдаж аав. Яах нь тэдгэрт нь өргөн хэрэглээний бараат нь яах нь нөөц шингэсэн байж байна. Тэгээд давхар төлөв явчихдаг бас. Худалдаа авалтандаа нөөц төлөв. Энэ болохоор шууд худалдаа авалт. Тэгээд энэ худалдаа авалтандаа нөөц төлөө нөгөөх нь болгож чинь хасагдахгүй гэд бас ийм нөөцийн өрөнд орж ирдэг. Тэгээ одоо ингээд нийт одоо ингээд таксыг ингээд аваад үзэх юм бол яах нь нийт одоо ингээд таксыг аваад үзэх юм бол 766,575 төгрөг гарч байгаа. Тэгэнгүүт одоо энэ гарт болгож байгаа цалин энэ 766,200,200-ыг чинь нэмэх юм бол яах нь сая 977,325 төгрөг гарчдаг. Энэ одоо нэг өсөндөө
ажил олгогч нь ажилтнаа бизнес эрхлүүлж олгогч нь өөрийнхөө ажилтнаа яах нь вэ? Ерөнхийдөө бол ойролцоогоор аваад үзэх юм бол яах нь вэ? 2 сая төгрөгийн цалин өгөх боломжтой байсан байхгүй. Энэ татварууд одоо байхгүйсэн бол гэсэн үг. Энэ татврын дарамтууд байхгүйсэн бол харин 1.2 сая төгрөг одоо татврын одоо олгоод байна шүү дээ тий. 1.2 сая төгрөгийн цалин биш яах нь вэ? Бүгдээ авч 2 сая төгрөгийн цалин өгөх боломжтой байсан гэсэн шинжээч нь үлд гарч байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл одоо гар дээр авж байгаа 1.2 сая төгрөг чинь одоо Монгол улс нөө татвар байх юм бол татвар байхгүй байсан бол гар дээр 2 саяг авах. Яг татврын тэхүү хэмжээ бид нар мөрдүүлээ явах юм бол энийг ингэж авах боломжтой гэсэн санаа. Гар дээр ингэж авж байгаа бол одоо жинхэнэ үндсэн цалин нь бол нэг 2.5-6 сая байх боломжтой байна шүү дээ. Тий, энийг одоо ажилтнаа бол яг ингээд юу болгоор чинь ажил болгох чинь яах нь вэ? Ажилтнаа 2 сая төгрөгийн цалин өгөх боломжтой гэсэн байна. Тэгэхээр цалингийн нэмэх боломжийн энэ татврын одоо дарамтаасаа болж хаагаад байна гэдэг асуудал байна тийм үү? Ерөөсөө яг үн. Одоо Монгол улс болохоор чинь ингээд нөө татврын маш олон төрөлд ингээд хуваагдаж байгаа. Маш их ачаал өндөр төрлийн татвар авдаг юу цалин татвар болгоор чинь юу вэ гэж чинь. Энэ цалингийн татвар их өндөртэй орныхоо тоонд Монгол улс орж байгаа. Тэгээ цалингийн татвар өндөртэй болохоор бид нар яах нь үйлдвэрлэл одоо нөө импортыг орлого бүтээгдэхүүн үндэсний үйлдвэрлэл хэрэгжүүлнэ гэж бид нар засгийн газраас нэг юм яриад байгаа. Тэрийг чинь боомлж байгаа ганц юм чинь яах нь энэ цалингийн татвар. Яг нь Скандинавын орныг бодох юм бол арай бага л да Монгол улс. Арай бага. Скандинавын орнууд бол ерөөсөө нэг 70 орчим хувь байдаг байхгүй татвар нь олгож их өндөр байдаг. Гэхдээ би аптекаас очиод ямар ч төрлийн юм худалдаж авсан 99% нь хөнгөлөгддөг байхгүй. Тэгээд жоохон биений амьдралын батгай түвшинс доогуур амьдралтай байх юм бол шууд үнгүй орон сууц олгодог ус аахгүй. Эдгээр болохоор чи хэд өндөр хөгжилд үрчихсэн болохоор чи тэр бол арай ондоохгүй. Дөнгөж чи бид нар болохоор чи дөнгөж 90 оноос хойш хөгжиж эхлэх гээл явж байгаа энэ би одоо нэг 6 сая төгрөг 7 сая төгрөгийн цалин авлаа нийгмийн эрүүл мэндийн даатгал 280 мянган төгрөг төллөө. Тэгээд нэг очиод би юунаас эмнэлгээс нэг очиод үйлчлэгээ авах гэхээр надаас яах нь мөнгө нэгт. Тэгдэг. Би ч одоо 280 мянган төгрөгийн би эрүүл мэндийн даатгал төлж ирсэн бол би багадаа нэг 1.4 сая төгрөгийн үнэгүй эмчилгээ авах хэрэгтэй. Хамгийн багадаа даатгал болгож чинь 5-аас дээш сая төгрөгийн үйлчлэгээ авах эрх автоматар үүсдэг байхгүй юу? Таны энэ бичснээс харахад бол 1.5 сая төгрөгийн одоо цалин авсныхаа төлөө олгосныхоо төлөө нийтдээ 766,575 төгрөгийн одоо тийм татврыг одоо усад өгч байна. Яг усад Монголын засгийн газар тушааж байгаа. Тэгэхээр ч одоо бүр цэвэр 50% нь одоо татварт хураагдчихж байгаа юм биш үү энэ чинь ерөөсөө ажил олгогч болон ажилтнаас нийлээд юм уу тийм байна. Тийм энэ ажил олгоно энэ болгож ерөөсөө ялгаа байхгүй энэ бүх үүрэг ягаад энэ нэг ажилчин дээр болгож чинь шууд дарамт гэж мэдэрдэггүй цаа санаа болгож чинь нэг Монгол улсын хуулиар болгож чинь юу вэ гэхээр нэг ажилтан ажил олгогч хоёрыг хооронд нь жоох нэг үл хагаралдуулах тийм нөө сэтгэл зүг биелэхийн тулд болохоор ингээд нөө айгүй олон ингээд нөө нохон бааш ингээд салгаа өгчдөг. Тэгээд ингээд харахаар ингээд тэгээ энэ бүх үүрэг болгож чинь зөвхөн бизнес эрхлэгчд оногддог. Одоо та ингэж 2 сая төгрөгийн цалин өгнө гэж тохирчод яагаад надад 1.2 сая төгрөгийн цалин өгöd байгаа юм бэ гэд ажилтнаа гомдлохоор ийм зовлон байдаг гэдэг ингээд яах нь энэ болохоор чинь ажилтан үйл ойлголцол үүсэлээ шүү дээ. Яг энэ одоо хийсэнтэй хүрэхгүй байх, миний цалинг нэмэхгүй байх, юмны өнөөсөө дахад цалин нэмэхгүй ингээд бид нар ч одоо ажил олгогчтой гомдолдог шүү дээ. Тэр захирлаа гомдоод яг үнэндээ бол одоо төр ийм дарамт үзүүлээд байгаа учраас л ийм баг цалин өгөөд юм байна шүү. Ерөөсөө цавчаагийн дундуур л ерөөсөө манай төр гэдэг нөхөр орж тэгээд айгүй гоё өгүүлчлээ. Төр цавчаа ийгээд байгаа юм шүү. Одоо ажил олгогч ажилтан хоёрын хооронд одоо ингээд цалин өгсөн авсан хоёрын хооронд бол цавчаа ийгээд ингээд талын хурааж авчаад байгаа юм байна шүү дээ гэдэг тийм үү. Тэгэхээр одоо энэ татврын дарамтыг багасгах ямар боломж байна гэж харж байна. Нийгмийн даатгалын шимтгэлээ хэрвээ би одоо ингээд сар болгон төлөхгүйгээр хувьдаа одоо ингээд арилжааны банкнд одоо хадгаламжийн хүч нь 13% байна уу? 13% хүүтэй хадгалах юм бол би тэтгэврт гарахад хэдэн төгрөгтэй болох боломж байна гэдэг дээр та нэг тооцоо хийгээд харуулад өгөөч. За, цалингаа саяны нийтлэг цалин 1.5 сая гэдгээрөө аваа явчих. Тэнгүүт нь үнийг болохоор чинь эндээш болохоор сая нийтлэг аваад утсан 24% байгаа. За ингээд тэнцүү болохоор 360 мянган ингээ гараад ир. За үнийг болохоор чинь тэтгэвэр. Тэтгэвэр одоо бид нар чи ерөөсөө нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа эцсийн зорилго болохоор чи яах нь тэтгэвэр авах зорилготой байдаг байна. Ерөнхийдөө бол 30 жил ажилладаг тэтгэвэр авахын тулд бол хүн 20 үрж ажил хийж цалин авч эхэлж байгаа. Тэгэхээр чин 20 өрөөд 60 таа тэтгэвэр гарлаа гэж ерөнхийдөө бол
40 жил нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой шүү дээ, тийм. Тэгэнгүүт чинь амьдрал өөрөө баян юм чинь 10 жилийн ямар нэгэн байдлаар завсардаж болно шүү дээ хүн юм чинь. Тэгээ одоо мэрэгжил дээшлүүлэгч гэдэг юм уу? Одоо ингээд магистр сурагч гэдэг юм уу? Ямар нэгэн байдлаар амьдрал баян юм чинь. Тийм болохоор дундаж хугацааг бол ерөөсөө 30 жил гэж авч үздэг байгаад байгаа. Гадагшаа явж ажиллах энэ төр гэл тийм үү? Тий. Тэгэнгүүт нь бид нар болохоор чинь 1.5 сая төгрөгийн цалинтай хүн байсан бол яах нь вэ? Тэтгэр болгоор чинь Монгол улс 45% тооцдог. Үүн дээр 10 жилийнхэн нэмэгдэл 15% орно. За 1.5 сая төгрөгийн цалинтай хүн болохоор чи яах нь вэ? 900к-гийн тэтгэвэр авдаг байгаа. 900 мянган тэтгэвэр авдаг. Тий. Баяр ерөнхий сайд нөө түрүү нэг юунтэй бичлэгтээ хэлжсэн. Би одоо яагаад ийм баг тэтгэвэр аваад байгаа би гайхаад байна гэд. Ерөнхийдөө бол одоо бидний энэ одоо даатгалын системийг зохиосон энэ системийг анхдаг зохиогч ингэж нэг хохирогч нь болохоор чи бунцгийн жасраагүй байдаг байгаа. Тэрний ерөөсөө зохиосон теоремор болохоор чи бид нар яг одоо өөрчлөлтгүйгээр мөрдөж яваад байгаа хгүй. Яг ингээд нөгөө бид нар шинжилж гэн гээд ингээд нөгөө зөвхөн нөгөө зүгээр л өнгөн хэсгийн шинжилээд яг агуулгаар нь бол ерөөсөө шинжилж огч чадахгүй байна. Жасраагүй ч одоо бараг 30 жилийн өмнө ерөнхий сайд байсан хүн. Гэтэл тэрнээс чи хоош одоо олон ерөнхий сайд байна. Олон одоо санхүүгийн шинжээч нар эдийн засгчид байна. Тэгвэл энэ теоремыг өөрчлөөд яг одоо орчин цагт нь яг одоо юу гэдэг эдийн засгийн нөхцөл байдал хөлбөмбөгийн өсний хэмжээ ч гэсэн өөрчлөгдөд явсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэтэй уялдуулаад ингээд энэ теоремыг өөрчилж болдгоо юм. Наазах нь олон улсын жишгт нийцүүлээд өөрчилж болдгоо юм. Уг нь бол одоо сэтгэл нэвэл болох байх л та. Сэтгэл байхгүй гэсэн үг. Монголын төрд ерөөсөө л ерөнхийдөө Монголын төрд одоо нэг юмыг өөрчлөе. Одоо нэг энэ буруу аливаа юм чинь ингээ буруу байна гэдэг чинь хэн нэгэн хүн нөгөө талд нь ашиг хүртэж гин гэсэн үг байхгүй. Заавал. Одоо хэн нэгэн хүн ингээд мөнгө алдаад байна шүү дээ. Хоёлоо түрүү ингээд баахан ингээд мөнгө алдаад байна шүү дээ. Татвар өгөөд. Тэгэхээр чинь тэр мөнгийг идэж уудаг хэн нэгэн хүн заавал нөгөө талд нь байна гэсэн. Ягаад гэвэл бид нар Монгол улс гэсэн ганцхан өртөг төвтөр амьдарч. Бид нар ч одоо ингээд төрд ингээд олон нийтэд л одоо ингээд татвараа хадгалуулж байгаа дараа нь ингээд тэтгэврт гарсныхаа дараа авна гэж л найдаад л ингээд сар болгон айгүй хариуцлагатайгаар л төлж байгаа шүү дээ. За тэгээд ингээд саяны 360 мянган төгрөгөө болохоор чи яах нь вэ? Одоо ерөнхийдөө банкны ерөнхий хадгаламж болохоор чи нэг сарын 1% хүүтэй жилийн 12% дундаж хадгаламж бол ерөнхийдөө нийтлэх нь тийм байгаа. Яг нь ингээд нэг зарим жижиг банкуд нь бол жоохон өндөр байхыг бол үүсэхгүй Монгол улс тий. Хитрхи нөгөө их усэр жоохон дутагдaltaй байдаг болохоор их усэр дутагдaltaй жоохон нэг хүүгээ нэмээд байгаа шүү дээ. Тэгээд энэ 12% нэг сарын 1% хүүтэй хадгаламж. Тэгээд үүнийг 30 жилийн хугацаатай хадгалууллаа. За тэгээ яах нь сарын 30 жилийн эцэд болохоор чинь 1 тэрбум 286 сая 202 төгрөг 202,165 төгрөг. Айхтар. Одоо нэгсэнд бол энийг бүхэлдээ даваад үзэх юм бол 1.3 тэрбум. 1.5 сая төгрөг чи одоо хямд цалинтай орно. Монгол улсд болохоор чи 1.5 сая төгрөг баг цалинтай орно. Энэ улсуудаас авж байгаа нийгмийн даатгалыг бид нар яах нь хадгаламжтай хийгээд яваад исэн бол яах нь хугацааны 1.3 тэрбумыг авна. Бид нэр одоо энийг болгож чинь ингээд ерөнхийдөө хадгаламж юу хэлбэрээр мөрддөг улсууд болгож чинь Хятад байна, Солонгос байна. Бид нар одоо Солонгосын кино үзэж явах чинь тэтгэвртэй гарангууд чинь асар хэмжээний мөнгө аваад идэх шүү тий. Бид нар бол яг чинь хувь хэмжээ амар бага 2.7% гээд бидний чи юу 24 биш 2.7% байхад замраагүй их мөнгө авдаг байхгүй. Тэгэхээр чи бид нар чи одоо нэг Монгол шиг ийм өндөр хувьтай нийгмийн даатгал ийм юутай байх юм бол одоо ийм өндөр. Тэгээд бид нар хараа 1.3 тэрбум гэдэг чинь бараг л тэтгэврт гарч байгаа хүн болгон тэрбумтан болоод гарах боломж байгаа. Одоо нэгсэнд бол энийг товчхоноор эдийн засгийн шинжээчийн хувьд ингээд дүгнээд ингээд хэлэх юм бол 900к-гийн тэтгэвэр өхийн тулд яах нь вэ? Иргэн бүрээс 1.3 тэрбумыг авдаг гэсэн үг байхгүй. Хүн болгоноос. Одоо та бүхэн одоо ингээд нэг санхүүгийн схем зохиогоод хүн болгоноос одоо бид нар одоо ингээд байлаад 10 хүнээс ч 20 хүнээс ч 100 хүнээс ч 1000 хүнээс ч 1.3 тэрбумыг авч 900к-гийг тэтгэвэр өгнөө чамд ингээд байнгын ингээд мөнгө өгнөө гэдэг юм бол хоёулаа яг гурвал залин гэмт хэрэггээд шууд шоронд орно. Ямар ч эргэлзээ байхгүй. Яагаад энэ шоронд орохгүй байх юм чинь өөрөө хууль зохиогоор баталчихсан. Тэгэхээр ч яг хуульчлагдсан л. Тэгэхээр одоо энэ тэтгэвэр одоо тогтоогоод байгаа тэр санхүүгийн схемийг яаралтай өөрчлөх шаардлага байна гэж та үзэж байна. Тэр болохоор чи ерөнхийдөө бол яг шударгаар юмд нь тааруулах л шүү дээ. Бид нар бол одоо яг санхүүгийн тэр схемийг өөрчлөөд үнэн зөвд нийлүүлэхгүй бол 55% нь 60% нь болохоор чи яах нь дандаа хугацаанаас өмнө тэтгэвэр авдаг байна. Одоо миний үеийн
тагнуулч найз нар ч юм уу, мөрдөгч найз нар ч юм уу, нэг хурандаа цолоо аавгүй найз нар одоо бүгд пенсионерууд болцсон. Бүгд тэтгэврийнхэн болцгоцсон. Тий. Одоо ингээд төрд ажиллаж байгаа хүмүүс чинь бүр одоо нийт авч байгаа цалингийнхаа 75%-аар тэтгэвэр тогтоолгодог юм байна шүү дээ. Гэтэл хувийн байгууллагад ажилласан хүмүүс яагаад 45% тогтоолгодог юм? Энэ 30% зүрэг яагаад ингэж тогтоож байгаа юм бэ? Яагаад ингэж 30%-аар ялгуулж байгаа юм бэ гэдэг. Тэгээд тэд нар болохоор ч хамгийн гол нь яах нь вэ? Тэтгэврийн энэ даатгалыг огт. Харин тийм төрөөс даадаг. Тий, төрөөс даадаг. Нийгмийн даатгалын шимтгэлийн төрөөс даадаг юм хэсэг бүлэг хүмүүс байгаа шүү дээ. За яг хуу одоо ингээд цэрэг цагдаа онцгойгийнхантай бол тэр барьцаад яах вэ гэдэг асуудал юм. Гэтэл бас ингээд өөр бас одоо малчид гэдэг юм уу, өөр ингээд боломжтой амьдралтай хүмүүс хүртэл одоо ингээд даатгалаа ингээд төрөөр татвар төлөгчдөр даалгаад байна шүү дээ, тийм үү? Одоо нэгсэнд бол би түрүүн танд хэлсэн шүү дээ. Одоо ингээд Монгол улсыг ингээд аваад үзэх юм бол одоо та ингээд гуанцанд ингээд нэг ширхэг хуушур болохоор чинь 2000 төгрөгийн үнэтэй тий 10,000 төгрөг төлөөд 5 хуушур захиалсан бод байдал дээр танд нэг хуушур ирвэл та яах вэ? Гомдолтой үстэй. Тэгэхэд тэр нэг хүн болгож яах нь вэ? 2000 төгрөг төлчөөд 5 хуушур авч идээд байхаар чинь яах нь вэ? Давуу байдал бий болгочих жоох. Харин тий. Тэгээ хин нэгэнд ингээд нөө давуу байдал болохоор чи яах вэ? Бүгд төрлөөл хошуурцгааж байгаа юм. Хинч байсан гэсэн. Бараг ингээд шалны цэвэрлэгч нь болъё гэдэг ингээд төрлөө хошуурцгаад байгаа цаа санаа яах нь вэ? Бүгд ингэ. Одоо уг нь бол одоо сая одоо Монгол ардын намч нэг 2016 онд болохоор ч ингээд үнэлэхгүй ялт байгуулгаас өмнө Монгол улсд бас төр хувийн хвшлийн хацаа бол нэг 40-60 харьцаатай үе. Арайч бас нэг өнөөдрийнх шиг бол байдалд ороогүй нэг 60% буюу нэг хувийн хвшил нь арай давмгаа хийсэн байхгүй. Одоо ингээд байран солигдсон. Өө за. 60 40. За ингээ бүр ингээд этажлаад 60% болоод төр нь одоогийн байдлаар ингээ бүр ингээд авах юм 70% төр болцсон байна. Үу за. Хувийн хвшил нь ингээд агшаад. Яагаад гэж хувийн хвшил ингээд төртөөг ингээд үрсдэг. Энэ их нөө татврын дарамтыг яагаад тэгээ ямар нэгэн юм ингээд нөө хийхээр хятад таваар юм уу Орос таваартай өрсөлдөх боломж байхгүй. Эсвэл Солонгос таваартай өрсөлдөх боломж байхгүй. Тэр өөрөө ажил олгогч болж хувирсан. Тэгэхээр энэ одоо тэтгэвэр тогтоолгож байгаа санхүүгийн схемийг одоо таны түрүүнд дурддаг Скандинавын орнууд юм уу эсвэл одоо хятад Оросд одоо яаж тогтоодг юм бэ? Энэ дэр танд жишээ яг Скандинавын орнууд болохоор чи ерөнхийдөө бол Монголтой л ойролцоо. Тэгэхдээ тэр нь саяны та нөгөө юунууд нөө төрийнхэн болгоор чинь 75%-аар юу гээд нөө 40 Монгол бол 45% гэж үү те. Тэдний гол чи юм өндөр байдаг ч гэсэн яах нь тэтгэвэр нь 100%-аар тогтогдно. Тэгээд тэтгэвэр болгоор чи би 1.5 сая төгрөгийн цалинтай байсан бол яах нь 1.5 сая төгрөг л авна гэсэн. За. Тэрнээс ингэж 900 болохгүй гэсэн үг. Одоо энэ одоо тал хувь нь одоо ингээд байхгүй болчиход байна шүү дээ. Оо, яг үнэ. Миний хэлээд байгаа цаа санаа ерөөсөө хятад болгоор чинь яах нь 2.5 гэдэг процентор болгоор чинь шууд хадгаламж хэлбэрээр явчаад би тэтгэвртэй гарлаа, ипотек авлаа, ямар нэгэн юм боллоо, ажлаасаа гарлаа, эсвэл би ажлаасаа гарч бизнес эрхлэх, хуваарь бизнес эрхлэх болоо тэгвэл тэр мөнгө буцааж татчих болно. Солонгос энтер болгож идэв гэж байна. Тэгвэл одоо би жишээлбэл сар болгоно 1.5 сая төгрөг цалин авдаг гэсэн мөртлөө яагаад би 900 мянгаар тэтгэвэр тогтоолгож байгаа юм бэ гэж 600 мянга би ерөнхийдөө л одоо дээрэмдүүлчихэд байна шүү дээ. Ерөнхийдөө тийм. Одоо ингээд та бид нар болохоор ч одоо 1979 оны 1 сарын 1-ээс хойш ингээд төрсэн нөхдүүд бол ерөнхийдөө бүхэлдээ дээрэмдүүлж байгаа гэсэн санаа, уурдуулж байгаа гэсэн санаа төрдөө. Яагаад 79 оноос хойш хүмүүс нь гэж? Нөө нэрийн насанд маань мөнгө байхгүй. Ингээ баах ингээ мөнгө аваад мөнгө байхгүй. За. Хоосон бичлэлт яваад байдаг. Яг зүгээр л хүний нүд хуурсан гэсэн. Тэр нэрийн нас ч үнэхээр байдаг бол яах нь бид нар хугацааны эцэст 1.3 тэрбум авах боломжтой л гэсэн санаа ахгүй юу? Энийг бодоод байгаа цаа санаа нь юу вэ гэхээр бид нар хугацааны эцэст энэ мөнгийг л авах гээд байгаа хгүй. Тэр нэрийн нас чинь нэрийн нас ажилтгийн цаа санаа ерөөсөө л ийм байхгүй. Харин тий. Би өдөр хугацааны эцэст 1.3 тэрбум. Тэгсэн чинь би 1.3 тэрбумыг авах гэхээр тэр мөнгө нь байхгүй. Яасан? Төр гэдэг ерөөсөө асар том харанхуй нөхлөө аваачаад энэ мөнгийг хүн болгоноос аваад чулуудчих. Гэхдээ энэ нөө нэг юмыг үүргийг болохоор чи хинд өгөөд энэ үрч ажилчинд өгдөг үү? Яах нь? Ажил болгогчд нь өгөөд тэгээд нэг сони ингээд нэг завсрын. Би нэг ажилтан эсвэл нэгтлэн нэг тэгээд ажилчдынхаа нэг цалингаас 5 цаас шамбуудад аваад тийм хардлага төрүүлэхээр хуулиа зохиогоод энэ теоремыг зохиогоод хэрэгжүүл явчихсан. Жишээлбэл ингээд 20 жил ажилласан хүний нэрийн дансанд нэг дор хаяж нэг 90 сая төгрөг ч юм уу 100 сая төгрөг хоримтлагдсан байх хэвээр байтал тэр нь одоо хоосон бичлэлт бодит мөнгө биш. Юу ч байхгүй. Тэг 1.3 тэрбум маань ерөөсөө тэгээд 900 мянга авал байвал байгээ суучих нь шүү дээ. Яг үн тэгэлсэн цаасан. Тэгэхээр одоо ингээд төрийн одоо нийгмийн даатгалын сан
гэхээс илүү хувийн одоо даатгалын сангууд бас маш ихээр байгуулагдаж эхэлж байна л да. Тэгэхээр энэ хувийн даатгалын санд одоо хадгалуулсан дээр үү эсвэл одоо банкнд хадгалсан дээр үү гэдэг ийм эргэлзээ үүсээд байна. Танд юу н ямар санал байна? Бид нар мэдээж одоогийн Монгол улсд болохоор чинь яг харахгүй нийт одоо санхүүгийн зах зээлийг болохоор чинь банкны салбар одоо Монгол улс ч одоо ингээд санхүү болохоор чинь дотроо ерөнхийдөө бол 3 үндсэн хэсэгт хуваагдж байгаа. Банк, үнэт цаас, даатгал гэж 3 хэсэгт хуваагддаг байгаа. Тэгэнгүүт чинь банкны салбар болохоор чинь 98% дангаараа эзэлждэг байгаа. Монгол улсд бол санхүүгийн салбар ерөнхийдөө л огт хөгжөө гэж үзэж болно. Тэгээд банкны болохоор чинь хаан банк 60% дангаараа эзэлждэг. Ерөнхийдөө бол Монгол улсыг бол бүхэлд нь хэн удирдах гэж байна гэж чинь хаан банк удирдах байгаа. Ерөнхийдөө бол хөрөнгийн зах зээлээс санхүүгийн хөөсвөр татах бол одоо боломж л ерөнхийдөө маш бага болсон. Тэгээ нэг яг уу томоохон ганц нэг шунхлаа групп ч ихүү те ганц нэг компаниуд бол нэг сүрийн зах зээлээс бол яг харахгүй тэд чинь нэг суур нэр хүнд аягүй сайт болохоор нэг татчихна. За бусд нь бол ерөнхийдөө бол за яг уу ганц нэг банк усуд бол нэг хөрөнгийн зах зээлээс нэг ганц нэг татсан байгаа. Тэгээд энэ байдал чи юмс бол. Одоо бол засгийн газрын үндсэн үүрэг болохоор ч юу яах нь төгрөгийн худалдаа авах чадварыг л яг барьж явах хэрэгтэй үнэт үүрэг байхгүй юу? Түр ерөнхийдөө бол 2-3 чиглэлээр бол ард түмнээс за яг татвар гэд бодоод ингээд нэг төгрөгийн ингээд татвар авдаг. Тэгэнгүүт нь та дөрөнд юмны үн өсөд гэсэн шүү дээ тийм. Инфляцаар далимдуулж. Инфляц хэр ихтэй төсвийн орлого төдийч нэг шууд нэмэгдэж явчихдаг. Инфляц одоо өндөр байгаа нь одоо ингээл ерөнхийдөө юмны үн ингээд өсөд байгаатай холбоотой тэг юмны үнийн өсөлтийг төр зохицуулах боломжгүй гэж ийм тайлбар хэлээд байдаг шүү дээ. Тэгээд тэр нь яаж төрд одоо ингээд ашигтай тусаад байна. Одоо бид нар одоо ингээд яаж одоо ингээд манайхан одоо хамгийн энгийн юмээр ярих юм бол бид нар яах нь үгээр чинь ипотекийн 6% зээл байгаа. Хүн болгон ипотекийг бол мэднэ. Авдаг. Ипотек гарч ирэхээс өмнө болохоор чинь нэг өөрөө дажгүй байрны үн болохоор чинь 60 сая төгрөг гэсэн. 50 сая төгрөг гэсэн. Тийм байсан. Одоо 150 сая төгрөгөөр 3 дахин нэмэгдсэн. Хадгаламж 12% байж байгаа чинь ипотек 6% байж боломжгүй байхгүй өөрөө. Тэр өөрөө цаанаас оролцоод зах зээл ингэ зохицуулах гэж байгаа байхгүй. Тэнгүүт нь тэр зүрх мөнгө хаанс гаргаж авдаг гэж чинь тэр байрны үнийн нэмэгдэлд ханшийн нэмэгдлээс олж авдаг байхгүй. Таны төрний хэлдгээр инфляциас босгож авдаг байхгүй. Ерөөсө бид нар болохоор чи ингээд төр ороод ирэхээр ингээд юм ингээд гой болчих юм байна гэдэг Монгол улс яг хуучин 90 оноос өмнө бүх асуудлыг төр зохицуулдаг байсан хар толгоогоо мэдж амьдрах жоохон Монгол хүн жоохон дургуул юм шиг байгаа юм боломж. Заавал миний амьдралыг аав ээж ч юм уу ах дүүн ч юм уу те хин нэг нь заах байх ёстой. Тий одоо тэр нь одоо төрч байж болно. Ер нь хин нэгнээс ингээд үг сонс өөрөө ингэсэн бодол жоохон Монгол хүний жоохон тийм бодол сул байгаад байгаа шүү. Тийм болохоор нэг энэ төрөл байвал болчиход тэнгүүд тэр нэг 0% нь Монгол банкнаас тэр татаасан хэлбэрээр банкуд арилжааны банкуд олголоо тий. Эсвэл одоо тэр нэг оюутны зээлүүдийг болохоор чинь 0% нь банкудаас гаргаж өгөхдөө 0% нь Монгол банкнаас ч хаа нэгэн газараас олголоо. Хаа нэгэн газар хин нэгэн төлөх байхгүй. Эсвэл тэтгэврийн зээлийг тэгэлдээ. Зүрийг нь хин төлөх юм. Бид нар маасаараа төлдөг байхгүй. Ягаад гэвэл инфляц гэдэг юм. Хэрэглээний үнийн индексийн өсөлтөөрөө бид нар хүссэн ч эсвэл заавал төрж арддаг. Яагаад гэвэл бид нар өөрөө юм үйлдвэрлээгүй ээжж одоо нэг жишээл ингээд зах зээл дээр 10 ширхэг талах байлаа тий. Тэр 10 ширхэг талахын нэг бүрийнх нь үнэ нь болохоор чинь 1000 төгрөгийн үнэтэй. Тэнгүүт нь тэр 10 ширхэг талахны солилцоонд нь зориулаад би 10,000 төгрөг үйлдвэрлэлээ. Тэнгүүт нь би нэмээд 10,000 төгрөг буюу 20,000 төгрөг үйлдвэрлэж. Талах нь 10,000 хэвээрэл байв. Талах нь 10 ширхэг хэвээрээ байгаа тохиолдолд яах нь вэ? Автоматод 1000 төгрөгийн талах чинь 2000 болж өгч байгаа. Өөрөөр хэлбэл бүтээмж байхгүй хахад мөнгө хэвлээд ахаар одоо тэр хүсэн үсээгүй юмны үн дагаж өсөх нь ойлгомжтой болж байгаа. Ерөнхийдөө бүтээмж байхгүй хахад нь засгийн газраас өгдөг татаасууд нэг саяны тэр ипотекийн хүний зүрх өгж байгаа юм чинь ерөөс нэмэгдээд байхаар л тэр юм. Одоо жишээл нь Английн алдартай ерөнхий сайд одоо Маргарет Тэйчер байгаа гарч ирсэн. Англич нь одоо Маргарет Тэйчерийг гарч ирж байхад ерөнхийдөө бол социалистууд нь Англиг удирдах гэсэн. Тэгээд манай хүнийг эсэргүүцэл хэд хэд дуулаа аллагч зохион байгуулад Дональд Трамп ч гэсэн алгах зохион байгуулсан. Сая дээр Словакийн барууны үзэл баримттай ерөнхий сайд Пецог ч гэсэн буудаа даанч нөгөөдг нь өгсөнгүү л дээ. Социалистууд болохоор ч ингээд ерөөсөө өөрсдөө энэ халамжийн бодлогын төлөө ерөөсөө айхтар хатуу тэмцдэг байхгүй. Энийг өгөх гээд идэв. Эцэст нь яг үйлдвэрлэгч бизнес эрхлэгч нь хохирч байгаа. Одоо тэгээд одоо Европоос одоо бүгд Европыг одоо социалист үзэл баримттай Макрон
социалист үзэл баримт Шолц 2, Германы Шолц 2 удирдах чинь тий. Одоо үр дүнд нь яаж чинь Германы баячууд, Францын баячууд, Испани баячууд Азад руу одоо түн бомбаар алзуухтаач шүү дээ тий. Яг түүнтэй адилхан бид нар одоо нөгөө нэг халамжийн бодлого ингээ нэмээд байхаар хүнийг ажил хийх мотивац нь олгох гэдэг байхгүй. Харин тэгээд л бараг л одоо нэлээд хэдэн төрлийн халамжийг авахд ер нь одоо 1.5 сая төгрөгийн цалинтай тэнцэх хэмжээний халамжийг сар болгон аваад сууж байгаа хүмүүс зөндөө олон байна гэдэг асуудал шүү дээ. Яг арай ч энэнийг авж байгаа нь хаашаа нэг нь яаж энэ нэг хагастай нэг 600 мянган төгрөгийн халамж авж байгаа хүнд биш үү те 3 сая төгрөгийн цалинтай ажил сал болоход татгалздаг байхгүй. А яагаад гэвэл шүү дээ тэр хүн цовдоо идж байгаа тэр амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Үзээ. Яагаад гэвэл тэр нөө болоод амьдраад болоод байна. Ерөөсөө хийж 3 сая төгрөгийн цалин илүү орлого олох шаардлага байхгүй. Ерөөсөө мотивац нь унцдаг баг. Тэгээ үйлдвэрлэл нь хөгжгөө болоод одоо Японы үйлдвэрлэл хөгжгөө байсан өсөлт байхгүй. Япон бол дандаа хасахтай гардаг болсон. Европын үйлдвэр сая өнгөрсөн жилд нийт бүтээгдэхүүн 0% тэнцээд ингээд манайх ингээд цаагаараа энэ халамжийн иймэрхүү нэг ийм паразит бодлого болгож чинь хүний тийм нэг хөлтөм ажил хийх тэр нэг мотивац нь унгаад. Тэгэхээр одоо ингээд улс төрчид одоо дахин сонгогдохын тулд одоо иргэдийн сандлыг худалдаж авах гол одоо хөшөөргөн дээр мөрийн хөтөлбөртэй янз бүрийн халамжийн бодлого амралтад энэс болчлоо гэж хараад байгаа. Зарим нь бүр одоо 1 сая төгрөг өгье, 1.5 сая төгрөг өгье гэж амлаж исэн. Энэ амлалт чинь өөрөө энэ халамжийн бодлогыг ер нь л цаагаараа дэмжиж л ингээд суурийн тавиад өгсөн гэж хараад байна шүү дээ. Яг наадах чинь ажил хийх нөгөө нэг юуг нь мотивац нь унгаад тэгэхэд тэр мөнгө чи хаанаас гарах юм? Хизээш л яг зү. Тийм болохоор энэ татрын бодлого чи ийм өндөр байхгүй. Тэгээд нөгөө ажил хийх дуртай шударгаар амьдралж байгаа тийм усуд нь болохоор чи ажлын үн цэнийг бол мэдэрдэг. Ямар нэгэн юм ингээд нөгөө шударгаар хөдөлмөрлөдөг. Та бид нар болохоор чи ингээд шулуулж мүлжүүлээд идэг. Тэнд одоо ингээд тэнгэр ширтээд ингээд суугаад ч юм уу те. Ингээд бүр туйлын залхуурлын шинж тэмдэг нь ингээд бүр ингээд нэг шозоогийн хэмжээд очсон нөхдүүд нь болохоор чи мөлийн хойлогийн хэмжээд очсон нөхдүүд нь бол яах нь байгаад сэтгэл хангалуун болчихж байгаа байхгүй. Одоо жишээлбэл одоо ипотекийн зээлийн хүү өнөөдөр одоо 6% байна. Энэ нь бол дэлхийн одоо дундаж одоо хүү бол 3% байдаг бол Монгол 6% гэдэг бол харин байж болох одоо хамгийн доод хэмжээ гэж ингэж тайлбарлаад байгаа шүү дээ. Тэгвэл одоо таны хараа бол энэ ипотекийн зээлийн хүү хэд байх ёстой юм? Ингээд төв банк нь алдагдлыг ингээд төлөөд явах ёстой мó эсвэл өөр яаж зохицуулах ёстой юм? Танд ямар гарц байна гэж харж байна? Олон улсын хэмжээнд тэр 3% гэдэг болохоор чинь доллар, евро, юаны худалдаа авах чадвар болгож чинь сайтай байна гэсэн санааг хэлж байгаа. Монголын ипотек 2 дахин өндөр буюу 6% байна гэдэг чинь төгрөгийн худалдаа авах чадвар бол сул дорой байна гэсэн санааг шууд илэрхийлж шүү. Тэгээд тэр нэг зөрүүг нь 3% гэд байж идэг, зөрүү ингээд 6% гэд байгаа. Энийг нь болохоор хэн зохицуулж энэ 6% нь шүү дээ, 6% байх ёстой гэд төр зохиочхоор л буруутчих жоохгүй. За. Энийг хэн зохиох вэ гэхэр чинь тэр барилга орон сууцыг барьдаг барилгын компани нөгөө талд нь болохоор арилжааны банк. Төр ингээд зохицуулаад ороод ирэхээр яах вэ? Далд хэлбэрлүүгөө шилждэг. Төр ингээд зохицуулахаас аргагүй байдалд орж байгаа нь одоо Монголын одоо нийт хүн амын одоо бараг л 50% шахуу одоо дунд болон түүнээс доош орлоготой нэг ядуу төвшин хүмүүс шүү дээ. Тэднийг одоо орон сууцчлах замаар энэ утаа дэд бүтцгээ бусад асуудлыг шийдэх гэдэг нэг хараад байгаа шүү дээ. 50-60 сая төгрөгийн үнэтэй байсан орон сууц яас 150 сая л болчихж байгаа. 3 дахин өсөж байгаа. Төр ороод ирэхээр л ингээд өсөж чинь гэсэн. Энэ яг арилжааны зах зээлийн зарчмаараа таяр л учраа бол. Гэт хаяад тэгээд 3 шитгэл дээр худалдан авахчд буюу та бид нар ипотекийн зээл авах чад байрны нэн шаардлагатай эдгүүд орж ирнэ. Тэгээд ингээд энэ гурван харилцаагаараа зохицуулах хэвээр төр дундуур л орж ирж болохгүй. За яг хөө ингээд төрийн тэр 6% нь хамрагдаж чадахгүй байгаа эргээд аргагүй ихэнд арилжааны банкны хүүгээр буюу 18% хүүтэй 20% хүүтэй орон сууцны зээл авч байгаа хүмүүс байна л да. Тэгтээ тэд нар чинь өстой дээрээ сар болгоны тэр цалингаа одоо баг 2-3 нугалж төлөхөр хэмжээний л одоо юм хураамж төлж юм л да. Тэгэхээр тэр хүн болгон тэгж төлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энийг яаж төр зохицуулах вэ гэдэг дээр л бас та юу гэж харж байна? Төр болгоор чинь 3.5 сая иргэдийнхээ асуудлыг бол 100% зохицуулах боломж байхгүй. Тэгэхээр чинь та дөнгөж сая хэлж шүү дээ 6% болохоор чинь хэсэг бүлэг усууд аваад байна гэдэг. Тэгээ одоо яг зорилтод бүлэг тийм үү? Тэгээд тэр хэсэгт нь ингээд зориулангууд нь яг мөрөөрөө амьдарч байгаа та бидний хэлбэвчдэг байхгүй.
Тэр инфляцид үнийн өсөлтөнд та бид илэмждэг байна. Тэгээд арилжааны банк барилга хоёрын хоорондоо хилцээгээд тэгэхэр ч нөө 18% амар өндөр байхгүй юу? Харин тийм. Амар өндөр. Тэгэхэр ч яах нь тэр зээлийн шаардлагыг хангах хүн болгон байхгүй. Байхгүй болчихно. Байхгүй болохоор ч яах вэ? Барилгын компани борлуулалтанд буурчихна. Борлуулалтанд буурчих юм бол энэ барилгын компани чинь дампуурдаг юм байна шүү дээ, тий? Борлуулалтгүй. Тэгэхээр ч энэ компани борлуулалтаа өсгөхийн тулд яах нь вэ? Арилжааны банктай хилцэх байхгүй. За, ипотекийн хүүгээ бууруулъя. Тий. Би харин энэ 6% тэр нэг зөрүүг нь Монгол банк биш. Барилгын компани өөрийнхөө ямар нэгэн байдлаар өөрийнхөө тэр маржингаас ч юм уу, тий? Барилгын компаниг 20%, 30% маржинтай ажилтдаг бол би тэр маржингаа би 20% тооцсон. 10%-ийнхаа маржигт арилжааны банк чамд өгье. Тэгэхээр чинь арилжааны банк энэ хоёрын хооронд ч дийл явагдана да, тий? Тэгээд тэр дийл явангуут нь ингээд гурвуулж ирсэн юм. Ингээд загсал энэ ороод ирэхээр л яах нь вэ? Энд алуулаад байгаа байхгүй. Одоо ингээд Төв банкны одоо валютын нөөц одоо огцом ихсээд одоо урд хожид байгаагүй одоо хэмжээний нөөцтэй болчлоо гэж яриад байдаг. Гэтэл нөгөө талдаа бол энэ ч одоо Төв банкны одоо валютын нөөц одоо ингээд ихсээд байна гэдэг чинь ер нь валютын хэрэглээ багасаад байгаа юм бол гэсэн юм автомат ойлголт төрөөд байгаа аахгүй. Тань дээр энд ямар одоо За Төв банк болохоор ч валютаа өсгөдөг ерөнхийдөө бол үндсэн ганцхан аргатай байдаг. Монгол улсад болохоор ч алтны арилжааг чөлөөтэй арилжааг ерөөсөө хөлийн зөвшөөрдөг, хоригддаг баг. Тийм болохоор Монгол улсад борлуулж байгаа алтууд болохоор ч яах нь вэ? Монголчууд болохоор ч алтаа Арабаас очиж авдаг, Хятадаас очиж авдаг, Солонгосоос очиж авдаг. Ерөөсөө алтны арилжаа их цор ганц эрхтэй субъект нь болохоор ч юм Монгол банк. Тий. Монгол банк. Монгол банк болохоор ч өөрийнхөө аж ахуйн нэгжүүдээр ингээд ашигт малтмлын А лицензтэй нөхдүүдээс. Гэхдээ зөвхөн Монгол банк болохоор ч ашигт малтмлын А лицензтэй л голд улсуудаас алтаа ав. Гэхдээ оюу толгойгийнхаа алтыг авдаггүй байгаа. Тэр Монгол банк авсан алтаа болохоор ч Швейцарт л зарна. Монгол банк нь болохоор Швейцараас тэр Монгол банк руу мөнгө нь орж ирдэг. Одоо нэгсэн бол валютын нөөцүүд. Валют гэдэг чинь ерөнхийдөө юу? Бараа солилцоонд хэрэгэлдэг цааслах. Та тэр эрзэв рүү нэмэгдээд идэх чинь юу гэсэн үг вэ? Тэр хөдөлгөөнгүй цаас чинь яг та яг харахгүй логиктой зүйл ярьж л дээ. Эрзэв рүү манай Монгол улс зарцсан юм гэсэн үг. Тэгээ хоёрт болохоор чинь бид нар одоо ингээд валютын одоо тэр нөгөө эргэлт удаашрсан байна. Одоо Монгол улсд бол нэгсэнд бол гадаад болохоор чи яах нь үйлдвэрлэл явахдаггүй нэ л гэсэн санаа. Энэ тэндгүй үйлдвэр жижиг дундуу үйлдвэрүүд яах нь дампуурж ийнэ гэсэн санаа. Тийм болохоор л тэрний нөөц нэмэгдэн. Хоёрт болохоор тэр Монгол банк хадгалах ёстой алтаа яах нь Швейцаруудаа зарсаар л байх гэсэн санаа байхгүй. Бас нэг. Уг нь бол одоо бид нар чинь ингээд дайнтай нөхцөл болохоор чи ерөөсөө хүний итгэлийг даад ганц юм байдаг байна. Алт байхгүй. Тэгсэн чи дайнтай нөхцөл яаж вэ? Одоо ингээд Америкчууд Венесуэл руу цэргээ оруулаад, Оросууд Украин руу цэргээ оруулаад, Америкчууд одоо Иран руу цэргээ оруулна гэж яриад энэ минь чинь одоо Хятадууд болохоор Тайвань руу цэргээ оруулна гэж яриад шүү. Тэр чи дэлхийн нийт чинь өөрөө ингээд тодорхой дайны нөхцөл байгаа энэ үед бол яах нь Аттыг бол харин ч өстөө нэг зүгээр л янтагаад хадгалах хэрэгтэй байхгүй. Долларын хадгаламжаа нэмээд байхаар одоо ингээд яг ингээд цаг тулах юм бол доллар үнгүүдэд ханшна огцон мончвол яах вэ? Алтууд хизээч үн цэн нь буурахгүй гэдэг утгаараа ер нь одоо энэ дэлхийн стратеги энэ хүүтэрсэн энэ нөхцөлд бол энэ алтны нөөцөл нэмэгдүүлэх юм бодлогыг бол улс орнууд барьж эхэлчихлээ. Тэгэхээр манайх энэ тал руу бол явмаар байна л гэдэг санаа. Тийм тэр тал руу. Тэр чинь манайх болгоор чинь сүр урсгал сүржгүй гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар тэгээд нэг одоо ингээд дэлхийн том банкнууд Оросч бай, Америкч бай, Хятадч бай том банкнууд одоо биткойноор болохоор чинь эрзэврүүдийн бас нөөцөлж эхэлж штэ тий. За тэгэхээр манад одоо ингээд улсын төсөв орлого нь багасаад байдаг гэтэл улс төрчдийн халаас нь улам түнтийгээл бүр одоо ингээд гэртээ одоо баг алтаар хадгалах хэмжээний тэр нь одоо баг гэрт нь багтахгүй хэмжээний ийм нөхцөл үүсчлээ гэсэн тийм мэдээлэл яриа байдаг штэ тий. Одоо ингээд сая авилгалт тэмцэх газрынхын хин нэгэн гэрт нь зүгээр л тэр чинь нэг авилгал өгж байгаа авж байгаа үйлдэл дээр нь биш. Зүгээр гэрийнх нь нэгжлэг байхгүй. Саяны таны тэр нэг хэмжээний мөнгө илрээд байгаа гэдэг чинь зүгээр гэрт хийсэн л нэгжлэг байхгүй. Өөр гэрээс өөр газар мөнгө хадгалсан байх бас боломжтой гэсэн санаа шүү дээ, тий? Цаадагч бүх мөнгөө хүн авилгалчд бол мэдээж бүх мөнгө гэртээ хадгалахгүй нь бол ойлгомжтой, тий? Алтан гултмаагаар одоо хадгалаад мөнгөөр багтахгүй болох нь алтан гултмаагаар яагаад тэр хүн тийм боломж олгоод байгаа юм? Олдоод байгаа юм. Эрх мэдлээ дамжуулж. Маш их хууль байгаа байхгүй. Хууль дүрм журам байна. Төрийн оролцоо, бизнес дэх төрийн оролцоо маш өндөр байна гэсэн цаа санаа.
Ядаж байгаа хуулиуд нь яг байгаа онсон амьдралд хэрэгжих одоо оновчтой яг олон улсын түвшинд одоо хүлээн зөвшөөрөгдсөн тийм л байх ёстой шүү дээ. Гэтэл одоо Монголд нэг хэрэгжиж байгаа 6-700 хуулийн ихэнх нь бол тэгэл хоорондоо давхарцсан зөрчилдсөн л ийм тэгээд амьдралд хэрэгжихгүй хуулиуд харагдаад байна л да. Яг уу тэр нөө хэрэгжүүлж байгаа процесс нь тэр нөө төрийн албаа гэгчдийн тоог л нэмэл байх гэсэн санаа юм шүү. Тэгэхээр би болохоор чинь санаа болгоор чинь хууль их байх тусам л яах нь вэ? Авилгал хийх агуул нэмэгдэг. Энэ хоёр болохоор чинь шууд хамааралтай байдаг. Оросын холбооны улсд болохоор чинь Нябогийн хууль нэгтэн бодог бүртгэлийн тухай хууль гэж байгаа. Тэр нь А5-ын цаас хүрэхгүй хитгэн заалт байдаг. За. Товчхон. Монгол улсын нэгтлэн бодог бүртгэлийн тухай хууль болохоор чинь ингээд бүр Курсай работ шиг ингээд баруун 30-40 амар зузаан хууль гэдэг байхгүй. Манай Монгол улс болгож одоо манайх бол илүү наривчлаад тусгацсан болов гэж харлаа шүү дээ. Яг наривчлаж тусгасан нь үнэ. Яг наадах чинь. Тэгээд хууль хэр их наривч тусах нь төдөж инээ төрийн оролцоо нэмэгдэнэ. Нэгсэнд бол та бидний эрх хумигдана гэсэн. Бизнесийн эрхчлэл хумигдана гэсэн. Зохицох боломжийг хаана? Ерөөсөө төрийн зохицуулт яаж орж ирдэг гэсэн зөвхөн хуулиар дамжуулж орж ирнэ. Тэгнэ. Тэгэхээр чинь хууль хэр их батлагдана та бидний эрхчлөлөө төдөж инээгээр яг заавал хумигдж идэг. Яг ингээд зохистой харьцаагаар нь одоо ингээд татврын байцаагч болохоор чинь 1600 Монгол улс татврын байцаагч амьдарч байна тий. Одоо Монгол улс. Зохистойгоор нь ингээд бид нар чи одоо ингээд бүх юм ингээд цахимжууллаа гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэр ажил багасах юм шүү. Багасах хэрэгтэй байхгүй юу? Одоо шат амжилтлага хүн яг багасах хэрэгтэй. Тэгэхэд 1600 татврын байцаагч нь огт багасаагүй. Энэ юу гэсэн үг хэрэг чинь нэг шатал нь яг хിവэрэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр чинь харин татврын байцаагчийн тоо 300 болоод хувирдсан бол яах вэ? Бидний бизнесийн орчин ерөөсөө шууд илт сэргээд ирнэ. Одоо татврын байцаагч нар ч одоо зайлвал төсөв бүрдүүлэх гээл одоо ингээл одоо энэ тэнд татвараас болтож байгаа хүмүүсийг л одоо олж авчил одоо ингэж шаардлага тавиад явдаг л гэж хардаг шүү дээ. Тий яг тэр шаардлага тавиад бидний нөгөө нэг боломжийг нь болгож ингээд саяны энэ хууль нь хит чанга болохоор. Тэгэхээр бид нар ерөөсөө маш цөөхөн ажилтнаар л маш ихийг л хийж ижил яах нь. Одоо нэгсэнд бол бид нар одоо ингээд дими лоббигоор баталчихсан маш олон Монгол улсад хууль байдаг байна. Одоо тэр Аргентинд прагматик үзэл баримталтай хавар миллээ гэдгийг гарлаа тий. Ямар олон хуулиудыг хүчингүй болгож байна. Дональд Трамп гарч ирээд бас ямар олон хуулиудыг хүчин болголоо. Пицца гарч ирээд энэ хуулиудыг энэ татаасуудыг хүчингүй болгоод ингээд энэ төр чинь төрийн дарамт багасаад ирвэл яах нь вэ? Та бид хоёр бол хоорондоо ойлголцоод энийгээ хүндлээд асуудлаа мухарлаад яваад байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр оюун эрдэнэ нэг хэдэн жилийн өмнө ингэж хэлжсэн юм аа. Одоо Монгол улс дахь одоо 70 эдийн засаг 30-40 их 80 буюу одоо улсын төсвөөс одоо 3 дахин их одоо ийм одоо далд мөнгө эргэлдэж байна. Энийг одоо ил болгож одоо эдийн засагт оруулмаар байна гэдэг л одоо оюутны татврыг авмаар байна гэдэг ийм санаа хэлээдсэн шүү. Төсвийн орлогоо нэмэгдүүлээ. Энэ болгож Монгол улс болгож танихаар бол хэр хэмжээний далд эдийн засаг? Далд эдийн засаг тэр оюун эрдэнэ дарга бол мэдээж одоо макро төвшний тэр нөөний статистик өөрийнх нь харьяа байгууллагуудаас мэдээлэл авч байгаа тийм. Бидний судалгааны төвшөнд үзэхэд бол нэг 40-50% бараг тал хувь нь гэж авч үздэг байхгүй юу? Монгол улсад ягаад ингээд тал хувь нь гэж авч үздэг вэ? Монгол улс одоо дотоодын нийт бүтээгдэхүүн чинь орлогоос нь тооцож байгаа. Монгол улс болохоор чинь орлогоос нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцож чадгаа биз. Ягаад гэвэл чи яг далд эдийн засаг нь айгүй өндөр. Орлогоос нь тооцохоор л яах нь айгүй орлогоос нь өндөр зарлагтай багтдаг. Үгсэндээ бол бид нар нуус мөнгө маш их ихгүй байхгүй. Тэгээ бид нар чинь хуулиар бэлгэлийн гэрээ инээ тэрэ гэд далд эдийн засгийг угаасаа хуулиар зөвшөөрсөн байдаг. За. Өв залгамжлалын гэрээ мэрээ ингээд татваргүй тийм тэгээд бид нар чинь малчдын татвар ингээд чөлөөлчдөг. Ерөнхийдөө бидний макро бүх түвшний бод. Тэгээд сая учрал бас яриад байлаа шүү дээ сая. Мөнгө хэмнэх гээд олон ингээд зам компаниудыг азаануудыг нэгтгэсэн юм аа. Тэгээд би 20% цомтглоо. Тэгсэн чинь буцаад 30% нэмэгдээд орон тоон харин хасагдах биш нэмэгдсэн байлаа гэж. Эдний нэг цомтгол гэдэг хийгээ манай хүний тэр хийгээд байгаа ажил бод яг социалистуудын гол юм бол чинь үр дүнгээ шаардсан сураг байдаг. Нөгөө нэг одоо олон компаниудыг татан буулгаад нэгтгэсэн чинь одоо орон тоо хэмнэж байгаа маа гэсэн чинь эсэргээрээ бүр орон тоо нэмэгдсэн байна гэдэг асуудал үүсэж байна. Одоо тэгээ сая нөгөө Монгол банкны 126 хүнлөө 76 хүнийг цомготглоо гэсэн. Тий 126 хүнийг цомготгсон гэсэн одоо 700-аар. Тэгээ одоо хэдэн сарын дараа ийм чирэг боллоо, энэ явдалт нь ийм хэрэг боллоо, нэмж авж байгаа ажилтны тоо бараг 150 болно гэсэн санаа хэлдэг би.
Ер нь төсөв дотор чинь бас хэмнэж болох, төвчиж болох зардлууд гэж бас маш их байна штэ. Бараг өнгөрсөн сүүлийн 2 жилийн төсөв баталахад бол одоо ингээд дахиад тэр тооцсон төсвөө дахиад задлаад харсан чинь 2 их 80-аар нь хэмэх боломж гараад л байлаа шүү. Яг одоо ингээд тэр саяны тэр дахин цооцоолт болох чи хөрөнгө оруулалтын зардал дээр яг хийж болно. А тэнгуут нь одоо Монгол улсын нийт төсвийг ингээд аваад үзэх юм бол 31 их 80-ийг А тэнгуут чинь тэр урсгал төсвийнх нь болохоор чинь 85% орчим хувь нь болохоор чи яах нь вэ? Цалин нийвийн даатгал байдаг. Зөвхөн цалин даатгал. Нэг өсөндөө бол юу гэсэн үг төрийн албан хаагчийн тоол байдаг. Бодит болсон явдал нэг онгой байдаг байгаа. Баруун тишээ ингээ гардаг туулын зам байсан. Туулын гүүр барьсан. Тэгээд нэг тэр засвар барьцлагыг хариуцсан нэг хүн ажилд авсан. Тэгсэн чинь энэ хүн чинь байгаа юм чинь нэг юу юм бэ? Цалингийн боддог няба байхгүй болохгүй юм шүү дээ. Тэгээд нэг няба авсан баг. А тэгсэн чинь нэр 2 хүн болж байгаа юм чинь дарга байхгүй болохгүй юм байна. Дарга авсан баг. Тэгээд нөгөө нэг оронтоогоор басаа өгсөн чинь нөгөө 3 болоод өссөн баг. Энэ чинь нөгөө төсвүүд илхээ очлаа гэд цомгтгол явагдсан. Яасан гэсэн чинь цалингаа бодоход няба эрэхтэй байна. 2 хүн байх даглагч эрэхтэй заавал дарга засварчнаа. Ажлаасан цомгтгдсан баг. За. Америкийн нэгдсэн улс 350 сая хүн амтай мөртлөө 1 саяны бот байдаг. Үу за. А Монгол улс болохоор ч яаж вэ? 3.5 сая хүн амтай мөртлөө 130 маш олон мянган бот байдаг. Одоо ингээ хуучин болохоор ч бидний одоо 2000 оны ихэр тайлан гаргаж явах чинь бид нар болохоор ч ингээд 2 цэцэрлэг 2 сургуулийн тайлан нэг тэгтлэн гаргаад ямар ч асуудалгүй байсан. За. Одоо бол нэг нэгтлэн бол нэг сургуулийнхаа ч юм уу нэг цэцэрлэгийнхаа тайлан гаргаж ивэл одоо их болцсон. Энэ гэдэг чи юу гэсэн үг? Төсвийн зардал энэ хэмжээгээр нэмэгдсэн гэсэн цаа санаа хэлэх гэдэг. Тэгэхээр танихаар бол одоо 3 цэцэрлэг ч юм уу 3 сургуулийн донд нэг няба байхад хангалттай гэж хэлэх. No problem. Ямар ч асуудал байхгүй. За. Бид нар авсурсангоо тэгж хөгжүүлэх хэрэгтэй байхгүй юу? Одоо компаниудад бүгд орон тооны биш, орон тооны бус гэрээд нэгтлэнгүүд авсурсан авч ажиллуулж байгаа. Америк ерөөсөө л дашраараа. Одоо ингээл Элон Маск гэл дэлхийн хэмжээний асар баян хүн байна тий. За. Бүгд л санхүүнд авсурсангоо л онцгой. Жишээлбэл та одоо хичнээн компани санхүүгийн тайланг ер нь гаргачих чинь. Ерөнхий тоо хэлэхэд бол нэг 20 орчим л нэг нэгтлэн бол 20 орчим компани тайлан гаргахад ямар ч сар болгон ямар ч асуудал гарахгүй. Одоо бүх юм манай санхүүгийн одоо жишээл нь аваад ингэж үзэхэд болохоор юу? Тэгэхээр та нэг компаниас авах одоо юу гэдгийг төлбөрөөр харьцангуй бага байна гэсэн үг үү? Ааха. Олгуулаа болохоор чинь сум нь яах нь өндөр болох. Тэгэхээр та өөрөө санхүүч мэрэгчлэлтэй хүн чинь тийм үү? Тэгэхээр хаана одоо энэ мэрэгчлээ эзэмшсэн бэ? Ер нь одоо ингээд олон улсын түвшин ч гэсэн одоо ингээд судалгаагаа харьцуулаад ингээд санхүүгийн шинжилгээ хийх одоо боломж хэр байдаг вэ? Одоо би ч Плехановын сургуульд төгссөн. Тэгээд магистр болохоор чи МУИС төгссөн. Тэгээд докторийн ажлыг болохоор чи Эрдэнэ сургуульд бичсэн юм байна. Плеханов одоо Оросд төгссөн юм уу? Монголд сургууль. Хоёуланд нь суралцсан байна. Тэгээ ингэ явсан байна. Тэгээд одоо манай эдийн засгийн энэ бүх мэдээлэл чи өөр нэг ил байдаг. Бид нар хамгийн гол нь энэ их нэг дата дээр хэрхэн яаж сорт зөв ажиллах вэ? Зөв дүнгэлтэнд хүрэх вэ гэдэг нь чухал. Тэрнээс биш болохоор нэг мэдээлэл одоо далд байна гэдэг ойлголт бол ерөнхийдөө одоо манай эдийн засгийн хувьд байхгүй болчихлоо шүү дээ. Аль ч орны хувьд бол орч. Оросын эдийн засаг вэ нүү, Хятадын эдийн засаг вэ нүү, Германы эдийн засаг вэ нүү те. Хаалттай орон хойд солонгосын эдийн засагч гэсэн одоо тэгээд нууц гэдэг ойлголт байхгүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр сүүлийн үед нь эдийн засагчид санхүүчид одоо аль нэг намыг одоо дагалдах байдлаар одоо юу гэдгийг захиалгатай судалгаа шинжилгээ хийж өгдөг ийм талархал хэлбэ гэдгийг харж байна. Та ер нь одоо танд ямар нэгэн байдлаар тийм захиалга ирдэх үү, улс төрчид юм уу намаас? Тэр болохоор ч огт ирэхгүй хүлээж авахгүй. Тэгэх юм бол нөгөө хараат ус байдал алдагдах байхгүй. За. Мэргэжлийн прагматик хүмүүс. Тэгэхгүй бол нөгөө оюун санааны хараат ус байдал гэдэг чинь бас айгүй чухал байхгүй. Тэгжээч нөгөө хүн чинь зөв дүнгэлтэнд хүрнэ. Тэгэхгүй бол хин нэгний ингээд юу хийхээр чинь нөгөө ядч миний нөгөө сөөрч их нөгөө эрэл хайгуул хийх нөгөө юм маань цөөхөн хязгаарлагдчих واخгүй. Тэгэхээр яах нь мэдээлэл нь баг болоод ирвэл гарч байгаа дүнгэлт нь буруу болоод ирнэ. Тэгээд буруу бол яах вэ? Дагуулж гарч байгаа л. Та тэгэхээр нам бус. Тийм, нам бус. Яг ерөнхийдөө бол би ч нэг прагматик талаар барууны үзэл баримталтай. Хавир мэлдэ ч юм уу, Дональд Трамп ч гэх юм уу те. Эсвэл пицца талын хүн байхгүй юу? Орбан. Жохо
Тэгэхээр одоо та өөрөө ер нь одоо нэг өөрийнхөө мэрэгжлийг ашиглаад ер нь санхүүгийн эрх чөлөөтэй болцсон гэж бодож байна. Тэгэл би ч ам бүр гуруулаа ямар ч асуудал гарах. Гэр бүлийн орлого бизнес гэж яддаг. Тийм байгаа. Нэг 10 гарантай тэгэл боловч Монголд одоо 10 гаран гэдэг чинь тийм багтаа орохгүй хөө. 10 гаран гэдэг чинь 10 гаран сая төгрөгийн орлоготой юм чинь сарын тогтмол орлого чинь. За. Тэгэхээр чи нэх Монгол улсд бол нэг тийм. Зөв таач тэгвэл хангалттай л одоо цалин орлоготой биш үү? Яг тэгэхээр чи энэ нөгөө нэг авсорсон гэх давуу тал чи ерөөсөө тэр байхгүй юу? Тухайн компани захын нэгтлээ аваад ажилуулахад бол одоо нэг 3 сая төгрөгийн цалинтай нэгтлээ авч ажилуулахад маш хэцүү болчихлоо шүү дээ, тийм. Тэр чин 500 мянгаар сая төгрөгөөр 2 сая төгрөгөөр танид би тайлан гаргаад өгчөө. Асуудал байхгүй. Тэр чин аль талдаа л ашигтай байхгүй. Энд чинь нөгөө нэг өөрөө эдийн засаг үр өгөөж гэдэг чинь яг энэ дээр л гарч ирдэг байхгүй. Яагаад Америк одоо ингээд оюут толгой дээр та ингээд яваад үз. Бараа металлын бүртгэл бүх юмуд нь дандаа аваас орсон баг. Яагаад гэвэл тэр болгож Америк компани багхгүй. Юмыг дандаа л үр ашигын өнцгөөс л харна. Тийм болохоор тэд нар ч тэр нөө монголчуудыг тархитж хагаад тийм монголчуудыг дэлхийд онгонд оруулсан гэрээ хийж байгаа. Тэрээс нөхдүүд бол угаасаа үр дагаврыг бол шууд харна шүү дээ. А тэд нар болгож яг л прагматик өнцгөөс харж байгаа. Наад ямар ашигтай. Тэр л чухал. Тэгэхээр сүүлийн үеийн хамгийн тулгымцсан асуудал бол одоо энэ эрчим хүчний хангамжийн асуудал байна. Тэгэхээр одоо өдөр болгон тоогоо таслуулаад одоо ер нь орон байраа хөлдөөчгүй яаж одоо тэсч гарах уу гэдэг л асуудал тулгараад байна л да нийслэлчүүдийн хувьд. Уул нь үнийг нь бол хангалттай бас ингээд нэмэгчэд байхад яагаад үйлчлэгээ сайжрахгүй одоо хангамж нэмэгдэхгүй байна вэ? Бас л би нөгөө зах зээлийн эдийн засаг огт байх. Одоо жишээл нь би болохоор чинь одоо манай гэр болохоор чинь нөгөө наран тал руу харцсан байдаг. Би бол нэг 11 сар 12 сар хүртэл болохоор чинь пара дандаа 0 дээр тэгдэг байхгүй. Тэгэл би дандаа дулааны мөнгөө төлөөл яваад байгаа. Яагаад гэвэл манай дулаан чинь хэрэглэсэн ч хэрэглээгүй ч яг адилхан төлдөг байхгүй. Тэгэхээр л яах нь чанар нь амчдаг. Хэрэглэсэн хэрэглээгүй яг адилхан төлөд байгаа байхгүй. Инхээр л бид нар буруутчихад байгаа. Одоо жишээлбэл гэртээ баг байхгүй байсан ч гэсэн цахилгаанаа нэгт одоо хэрэглээгүй байсан ч гэсэн л өндөр гарчаад идэг юм. Маргаан үсэд идэг шүү дээ. Ерөөсөө бид нар хэрэглэсэн хэрэглээгүй адилхан төлөн дээр чанартай байх, чанаргүй байх тэр хүчлэн унсан байна уу? Хүчлэн унууд би баг төлөх юм бол тэд нар ашигтай ажиллахын тулд тэд хүчлээ унгаахгүй шүү дээ. Хөрөнгө оруулалт өмнөх тэр зохион байгуулалтад тэд нар урьдчилан хийх байхгүй юу? Ашигын төлөө ажилладаг бид нар. Цахилгаан дулаан ингээ хязгаарласан тоогоор ярих юм бол би миний одоо цахилгааны төлбөр, дулааны төлбөр энэ сард бол хамаагүй баг гарах хэрэгтэй гэж хараад байгаа шүү дээ. Яг тийм. Одоо жишээл нь одоо сая ингээд нөө хүүтэн болохоор ч нэг 10 хоног үргэлжлээ тий 40-с дээш гарах хүүтэнд Улаанбаатар бод 10 хоног үргэлжлээ. Тэгэхэд чинь Якут болохоор чинь тэр хоног чинь 100 гаруй маш олон хоног үргэлжлэдэг байгаа. Тэгээ юу нэг Монгол шиг Улаанбаатар шиг ийм 30-40 градус биш эдгээр чинь бүр 60 градус хүрдэг бүр амар хүүтэн хит хүүтэн газар байхгүй. Тэнгүү чи ялгаа байхгүй бидэртэй адилхан юм хуучин орон сууц элдв ийм юмуд нь станцууд нь тээзүүд нь бас байгаа. Тэнгүүт нь Якут тэр асуудлаа яаж хийдсэн бэ нэггүй чинь цахилгааны асуудлаа хувь шийдвэрлсэн байна. За. Тэгээд нөгөөдүүл нь жижигхэн мини станцуудаа өөрөө өөрсдөө хороолдод өгсөн станцуудаа байраад нөгөөдүүлээ снабженыг хангалтуудаа хийгээл явцсан. Тэгээд төрөөс ав, хувийн хвшлээс ав, сонголтыг өгсөн. Төрөөс авахаар 2 дахин үнэтэй, хувийн хвшлээс авахаар 2 дахин хямдхан. Тэгсэн мөртлөө чанарт. Тэгэхээр Монголд бол яг эсэргээр болчиход байна. Таны хэлсэн. Жишээлбэл Монголд одоо ингээд төр нь хямдхан одоо цахилгаан дулаан өгдөг, харин хувийн хвшлийнх нь илүү үнэтэй цахилгаан дулаан өгöd байгаа асуудал байна л да. Тэр тусмаа бүр доллараар валютаар тооцож 1 киловаттын үнийг одоо төлбөрийг авж штт энэ зүг юм уу? Монголд ч одоо бол төгрөгөөр төлбөр тооцоо хийх гэдэг хуультай юм шүү. Яг би энийг бол яг тэр би хувийн хвшлийг бол буруутгахгүй. Яагаад гэвэл би өөрөө эдийн засагч хүн. Тэгээ хувийн хвшлийг бол буруутгахгүй. Яагаад гэвэл тэр төлөв арга ятсан л арга байхгүй. Яагаад гэвэл чинь Монголын төр өөрөө төгрөгийнхаа худалдаа авах чадрыг барьж чаддаг байхгүй. Хяналтаа алдчихдаг. Төгрөгийн аш. Ерөөсөө манай Монголын төр болгоор чинь нэг хит нэг популист бодлого нь, социалист бодлого нь ерөөсөө маш их өндөр байдаг болохоор ямар ч нэгэн хөдөлмөр эрхлээгүй байж хахад навж хүнд илүү мөнгө ингээд зах зээл дээр ингээд шууд мөнгө тараад. Хүн би ажил хийгээд хийсэн ажлынхаа хөлсийг би авах хэрэгтэй тийм. Тэг чин ажил хийгээгүй гэж за чамд ингээд чи манай намын гишүүн ч юм уу тийм юм чин. Эсвэл тэр сонгуул ямар хорооныхан чи тийм ингээд мөнгө өгчдөг. Тэгээд тэр одоо эрчим хүчний тусгай зөвшөөрлөг бол ерөөсөө л ерөнхийдөө бол дураараа л өгсөн таахгүй. Тэгжээж л
энэ байдал чинь ном дүрэнд орохгүй. Тэгэхгүй бол тэгээд яагаад тэр нөө эрчим хүчний дарга нарын гэрээс ингээд буудлаараа ингээд хүний санаанд ороогүй шуудаашаагаар мөнгө гараад алт гараад байгаа цааш алдах юм яах нь. Тэрийг бүгднгийн 100% төр мэдээд байгаа байхгүй. Би болохоор ч нөө тэр хувьчлах асуудлыг бол дэмждэг байгаа. Тэгэнгүүт манайхан ч нөө эсрэгээр манайхан болохоор эсрэгээс нь хувьчлыг дэмжихгүй байгаа юм чинь энэ болохоор чинь эдийн засгч хүн биш байна. Энэ бол прагмат эсрэг байхгүй. Харин тэр шинээр цахилгаан станц барих асуудал дээр л тусгаж зөвшөөрөл нь асуудал. Тэр жижиг байрны уу, том байрны уу. Тэрийг төр одоо байгаа өмчөө бол тэгэл дампуур нь байрны уу. Тэр харин хувийн хвшилтэн гарч ирээд тэрнтэйгээ өрсөлдөг юм уу яадгийн те. Тэгээд ингээд харилцсан. Харин суган шүлжээнүүд нь бол яах нь вэ? Төр бол ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр дид үтсийг нь бол бариад өгчих хэрэгтэй. Станцууд нь болохоор яах нь вэ? Хувийн хвшлийнхэн өөрсдөө бариад тэгэл тэрийг өөрөө зохицуулаад тэгжээж энэ өрсөлдөөн гарах байхгүй. Тэгэхгүй бол төр дангаараа байгаад байгаа ч яах нь тэр монопол болчих жоохгүй. Монопол байгаад байгаа ч яах нь дураараа үн зохиох болчих жоохгүй. За ингээд бидний ярилцах цаг ингээд дуусч байна гэж бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа. Цаашдаа ер нь татврын дамтыг багасгах асуудал дээр төр санаачлагтай ажиллах юм бол өнөөдөр эдийн засгийг бас цусны эргэлтийг сайжруулах, иргэдийн орлого, аж ахуй нэгжүүдийн орлогыг одоо нэмэгдүүлэх боломж байна гэдэг талаар та санхүүч хүний хувьд өөрийнхөө тооцоо санал бодлоо хуваалцлаа. Ингээд таны цаашдын судалгааны ажилд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нээвэл зочны ярилцлагаар санхүүгийн шинжээч онон оролцлоо анхаарал хандуулсан үзэгч таханд баярлалаа.